2011 оны эхээр улсын их хурал төрийн байгуулалтын байнгын хороо, төрийн албаны зөвлөлийн хамтарсан, төрийн жинхэнэ албаны боловсон хүчний хэрэгцээг төлөвлөх, хангалтыг зохион байгуулах ажлын явц, үр дүнг шалгах ажлын явцыг нийт төрийн байгууллагад амжилттай зохион байгуулсан байна. Тус шалгалтанд амжилттай оролцсон үндэсний статистикийн хороо болон төрийн албаны зөвлөл хамтран өнөөдөр төрийн албан хаагчдад зориулсан үзүүлэх сургалтыг зохион байгууллаа. Үйл ажиллагааны төлөвлөгөө гэдгээр албан хаагчдын үр дүнгийн гэрээтэй нь уялд дууссан жижиг төлөвлөгөөг өмнө оны өмнө хийж тэгтээ бид нар үндсэн нэгжүүдээс эхэлж төлөвлөгөөнүүдийг гаргуул дараа нэгтгэж тэрнийг тусад нь графикчлж гаргадаг нэг юм ажил хийсэн байгаа. 2 жилийн турш бид нар энийг боловсронгуудах чиглэлээр нийлээ ажил хийсэн. За энийхээ үр дүнд бид нар ямар ч байсан бүх газар нэгжүүдээр төдийгүй ажилтан бүр дээр гүйцэтгэх ажлуудын жилийн хэмжээний үр дүнг нэгдүгээр төлөвлөж гаргаад дараа нь түүндээ хяналт тавих юм ажлыг 7 хоногийн шуурхай зөвлөгөөн дээр бас мэдэгдэх. Дараа нь тэрийг сар удаагаар тооцох. За энийг бас тусад нь мэдээлж үр дүнгийн тогтоож явах юм л зорилго чиглэл барьсан. Үзүүлэх сургалтанд яамт засгийн газрын агентлагууд болон нийслэлийн төр захиргааны байгууллагуудын хүний нөөцийн ажилтны нийт 50 гаруй хүнд төрийн албан хаагчийн хувийн хэргийн бүрдүүлэлт, үйл ажиллагааны төлөвлөлт, үнэлгээнд програм хангамжийг ашиглах зэрэг олон талын мэдлэг олгож байгаагаараа ихээхэн онцлогтой болж байна. 2010 онд бол төрийн албаны зөвлөлөөс Монгол улсын төрийн бүх байгууллагын түвшинд 150 мянган албаагч, 6 мянган байгууллагын түвшинд гэсэн үгтэй. Тэгэхээр энэ хүрээнд бол бид нэр төрийн захиргааны албан хаагчид болон засгийн газрын бүтцийн байгууллагууд ер нь төрийн захиргааны албаагчдын маань өнөөдөр төрийн захиргааны байгууллагуудын өнөөдөр төрийн ажлын зохион байгуулалт мөн түүнтэй холбоотойгоор гарсан төрийн албаны стандартын хэрэгжилт ямар байгаа юм болоо гэдэгт 2000 онд бол үндсэндээ төрийн албаны зөвлөлөөс монитор үнэлгээ бүрэн хийж чадсан. Бас үүний хажуугаар шалган зааварлах ажил хийсэн юм аа. Тэгэхээр бол энд 2010 онд бол 450 орчим байгууллагын 50 мянга орчим албаагчид хамрагдсан энэ үйлчлэг шалгалтанд. Тэгээд энд бол манай жинхэнэ албаагчид хамрагдсан тусгай албаагчид, захиргааны албаагчид гэсэн үг шүү дээ. За тэгээд байгууллагын түвшинд бол бид нэр төрийн ажлын зохион байгуулалтыг шалгасан. Түүний зэрэг цагаар бол төрийн албаны хууль болон холбогдох хууль тогтоомж төсвийн байгууллага санхүүжилтийн хууль эдгээртэй холбогдож гасан хууль дүрм журмын хэрэгжилт ямар байгаа юм болоо гэдэгт үндсэндээ шалган зааварлах ажил хийгдсэн, мониторинг хийх ажил хийгдсэн, үнэлгээ хийх ажил хийгдсэн юм а. За тэгээд энэ хүрээндээ бол төрийн албаны зөвлөлийн жил бол бас энэ жишг байгууллагуудаа бол үндсэндээ яг үзүүлэлтэд ямар дүн үзүүлсэн бэ гэдгээр нь бол тодорхой ингэж төвшөнд бид нар анализ хийгээд түүний мөрөөр зөвлөмж гаргасан. За өнөөдөр бол ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа гэхээр хамгийн шилдэг байсан байгууллага маань их юм байсан. Тэр байгууллагын төвшөнд ямар үйл ажиллагаа нь ямар төвшөнд байсан бэ гэдгийг жишг байгууллага гэдэг үгнээс нь бол бусад төрийн байгууллагуудад үзүүлэх энэ ажлыг зохион байгуулж байгаа. Өнөөдөр болсон уг сургалтанд төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлж байгаагаараа түнчлэн үндэсний статистикийн хорооны хүний нөөцийн ажил, дотоод үйл ажиллагааны төлөвлөлт, үйл ажиллагааг харилцан туршлах солилцох замаар оюуны хөрөнгө оруулалт хийж байгаагаараа нэлээдгүй онцлогтой боллоо.